Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хуулиар ноогдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг гэж заасан байдаг. Иймээс татвар бол хүн бүрийн зайлшгүй мэдэх ёстой ойлголт юм. Монгол улсад нийт 30 төрлийн татвар байдгаас 13 татвар, 14 төлбөр, үлдсэн 3 нь хураамж байдаг. Албан татвар бол хуулийн дагуу ноогдуулж ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа мөнгө хөрөнгийг хэлдэг. Харин үлдсэн хоёр хэсгийн нэг болох төлбөр нь төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэгснийхээ төлөө иргэн аж ахуйн нэгжийн төлөх мөнгөн дүүн юм. Нөгөө хэсэг болсон хураамж нь иргэн болон аж ахуйн нэгж төрөөс үйлчлэгээ авсны хариуд төлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлдэг. Одоо татвар ингээл януугатлах хүмүүсүүд нэг таны ярьдагчлан одоо сөрөглөөс нэг харж байгаа шүү дээ, тийм үү? За энэ бол хүндрэлтэн төр улсуудаа бий болсон цагаас эхлүүлээл энэ татварын асуудал байсан байж таараа гарч ирсэн байж таараа. За энэ бол одоо Месси Фатимагийн үеэс ч гэдэг юм. Ингээд ирсэн. Өөрөөр хэлбэл татварын үндсэн гол зорилго бол энэ төсвийн орлогоо бүрдүүлнэ. Хоёр дахь орлого зорилго нь бол одоо зохицуултын үүрэг үүсдэг. За төсвийн орлого гэдгийг цаана бол бид нар бүгдээрээ мэднэ. Төсвөр бол маш олон одоо хүмүүсүүдийн цалин авч байгаа асуудал байна. Төсвөөс одоо маш олон хүмүүс одоо юу гэдэг хөрөнгө оруулалтууд хийж байгаа асуудал байна. Одоо жишээлбэл одоо энэ эмчнэрийн цалин, багш нарын цалин, энд батлан хамгаалахын зардлууд эндээс жишээлбэл гарч байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг очсон тэнд цэцэрлэгийн байрны одоо тэр ус дулааны зардлын асуудлууд байна. Тэр байрыг одоо барих хөрөнгө оруулалтын зардал байна, тийм ээ. Энэ бүхэн чинь бид бүгдийн одоо нийгмийн байлгыг сурч байгаа тэр оролцооноосоо төлж байгаа тэр татвараас төсөв бүрдэж явдаг байна гэж. Зохицуултын үүрэг гэж юу юм? Зохицуултын үүрэг гэдэг бол одоо нийгэмд одоо юу гэдэг нь сөрөг талтай ийм зүйлүүдээс бол өндөр татвар авах жишээ. Өөрөөр төлбөр бооцоо тоглоомоос бид нар 40% татвар авдаг. Тэгэхээр юу гэдэг нийгэмд шууд одоо 20-од байхаас илүү тэрийн татрын хувь хэмжээг нь өндөрсгөөд өгчөөр тэр үйл ажиллагааг бол эрхлэх нь бол зогсчдаг. Тэгээ тэндээс бол нөгөө татвар бол нэг орлого болоод байх нь бол сонирн биш болчихсон. Тэгэхээр энэ татвараас зүгэлж ирсэн юм мөнгнүүд чинь эргээгээд сургууль барина, цэцэрлэг барина, тийм ээ, энэ чинь хөрөнгө оруулалтууд болоод явж идэг. Мөн хувь хүн болон хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагууд татвар төлөхөөс гадна татварын хөнгөлөлт идэх боломжтой байдаг. Татварын хөнгөлөлт гэдэг нь ноогдуулсан татварыг бүрэн буюу хэсэгчлэн бууруулахыг хэлнэ. Татварын хөнгөлөлт нь дотроо суурь, хувь хэмжээ, ноогдуулсан татварыг бууруулах хийгээд буцаа олголт өгөх гэсэн үндсэн 4 төрөлд хуваагддаг. Тухайлбал аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийх санхүүгийн дэмжлэг, тусламж хандив үзүүлэх юм бол тухайн жилийн татвар ноогдох орлогын 1% дүүцэх дүнгээр татварын хөнгөлөлт эдэлж болдог. Харин хувь хүний эдэлдэг татварын хөнгөлөлт нь байр, орон сууц худалдан авсан мөнгөн дүнгээ хувь хүний орлогын албан татврын тайландаа тусгаж Монголын татварын албан руу илгээх замаар 6 сая хүртэлх мөнгөн дүнгийн буцаа олголт авдаг байна. Татварын одоо хөнгөлөлт чөлөөлт гэдэг ийм хоёр ойлголт байдаг. Тий. Ер нь одоо нэг үгээр хэлэхэд бол чөлөөлт гэдэг бол татвар төлөхгүй байх тухай асуудал байна. Тий. Онлайн талаас бол татвар ноогдох орлогод орох орохгүй гэдэг асуудал яригдах нь шүү дээ. Дараа нь хөнгөлөлт гэдэг бол тэр төлөх татвартай холбоотой ойлголт. Тэрийг одоо хорогдуулах юм уу эсвэл хувь хэмжээг бууруулах юм уу гэдэг. За энэ татварын хөнгөлөлт чөлөөлт одоо түрүүн би нэг татварын зохицуултын асуудал байдгаа гэж хэлж шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар бол энэ хөдөө жоохон салбар одоо ганц одоо уулуурхаа гэж яагаад бусад салбаруудаа солонгоруулахын тулд бид нар бол татрын бодлогоор яах нь нөгөөдөл дэмжих ёстой. Дэмжихийн тулд одоо магадгүй тэдний одоо тэр үндсэн хуулиас орж иж байгаа орлогуудыг бол чөлөөлдөг ч гэдэг юм. Эсвэл тодорхой хугацаанд дотор татрыг нь хөнгөлт эдлүүлээд татвар төлөх татрын хэмжээг нь бууруулдаг ч гэдэг юм. Ингэж нөгөө нэг эдийн засгийн хувьд бол бид нар нөгөө вакуумжуулж нөгөө одоо өрсөлдөх Монголын эдийн засаг цаашд бол уулуурхаагаар одоо биш одоо солонгосын эдийн засагтай болно гэвэл одоо эмлэчийн хийхин тулд бол тэр вакуумжуулж тэр эдийн засгийг бол хөгжүүлдэг. Тэгээд энэ утгаараа авч үзвэл татвар бол одоо нөгөө бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих ийм одоо логиктой үндсэн асуудал бол зохицуултын үүргийнхээ хүрээнд бол энэ хийгддэг. Сөрөг тал нь бол эдгээр хөнгөлөлт чөлөөлтийг ашиглах гэсэн татвараас зугтас зайлсхийх гэсэн үйлдэлүүд бол яг сүйдэр мэт таагчдаг. Тодорхойлбол одоо юу гэдэг 1.5 тэрбумоос доош борлуулалт аж ахуйн нэгжүүд 90% нь хөнгөлөгдөнө. Оргилбол одоо жилд бол одоо юу гэдэг тэрбум одоо 300 сая төгрөгийн борлуулалтаа хасагдах зардал нь тэрбум байсан 300 сая төгрөгнөөс 10%-ээр чинь 30 сая төгрөг төлөх нэ дээ. Тэгэхээр энэний 90%-ээр 27 сая төгрөгийг тэр хүн буцааж авах нь байгуулга, тийм үү?
Тэгтэл магадгүй тэр компани одоо борлуулалтын орлого нь 1.5 тэрбум биш 2 тэрбум болчихлоо. Тэгэхээр одоо энэ хүн төлөвлөлт хийж эхлэх юм шүү дээ. Би 1.5-аараа 2 тэрбумгаа 1 тэрбумтай болгоод 2 хажуух нь гэж байгуулдаг шүү дээ. За ингээд ирэхээр энэ нөгөө хөнгөлж хилэлтийн сул тал харагддаг. Зайлсхийх гэдэг. Тэгэхээр энэ дээр зайлсхийлт гэдэг юм уу? Энэ дээр бол сөрөг одоо авах арга хэмжээ нь бол тодорхой хугацаа тавьчихдаг. Олон улсад бол. Одоо манай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ч гэсэн энэ орж ирж байгаа. Хөнгөлж хилэлтийг та эдлэх гэдэг бол тодорхой хугацаа дотор хэлээ. Эхний 3 жил нь бол 90%, дараагийн 3 жил нь бол 50%. За ингээд тэрнээс цааш бол та 10%-аар дотроо төлнө гэж байна. Эсвэл одоо жижигрээд байгаа тэр компаниуд бол харилцан хамааралтай этгээд байдаг. Магадгүй би одоо юу гэдэг 2 тэрбум байсан бол би одоо нөгөө 400 сая руу ороход би тухайн бизнесээс 5% ачих юм л да. Тэгвэл нэг эзэнтэй 5 компани байх юм бол тэр харилцан хамааралтай этгээдүүдийн нийт орлого нь хэд байна вэ гэдгээс нь хамааруулаад энэ хязгаарлалтыг хийгээд явдаг ийм сайн зохицуултууд бол байгаа. Тэгэхээр хөнгөлж хилэлт бол гол концепц бол хөрөнгөрүүлэлтийг дэмжин, бизнесийн үйл ажиллагааг дэмжин, энэгээрээ татвар зохицуулт явуулдаг. Сөрөг тал нь татраас айсгах зугтах үйлдэлийг бол өдөөж идэг. Энэ бол нөгөө татвар төлөгчийн зам төлөвтэй холбоотой асуудал байхгүй. Систем бол одоо системээр бүгдээрээ татвар төлнө гэдэг байдлаар томьёолоод өгчөж байгаа. 400 саяас доош борлуулалт хайж байгаа нь 1.5 тэрбумоос доош борлуулалт хайж байгаа нь бүгд 90% төлнө өгчөж байгаа. Гэтэл нөгөөдөө чи ажиллагаанд ороод бодож эхлэх юм шүү дээ. Би 2 тэрбум болчвол энийгээ хуваачих юм байна гэдэг асуудал руу орчдөг. Ийм байна. Тэгэхээр энд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Иймд иргэд татврын талаар мэдлэг ойлголттой байх хэрэгтэй. Одоогоор зах зээлийн харилцаанд төсвийн орлого бүрдүүлэх, зах зээлийн үйл явцад төрөөс нөлөөлж чадах үс эрхийг төр засгийн газарт өгдөг уг татврыг орлох үс санхүүгийн механизмыг дэлхийн аль ч улс орн бий болгож чадаагүй байна.